Монгол улсад хууль мөрддөг сайд гэж алга. 2016 оны 4-р сард улсын хурлаас тосон бомбын нурууны тусгай хамгаалтын талбайг 896 мянган гаагаар тогтоон баталсан байдаг. За өчигдрийн улсын хурлын чуулганаар тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах тухай асуудлыг анхны хэлэлцүүлгээр нь бид батлууллаа. За Өмнөговь аймгийн 3 тис сумын нутагт орших тосон бомбын нурууг улсын тусгай хамгаалалтанд 896 мянган га газраар авч байгаа. Тэгэхээр 896 мянган га газраар авснараа тосон бомбын нурууг бол бүхэлд нь одоо байгалийнхын хэмжээгээр нь авч байгаа гэсэн үг юм байна. Гэтэл харин одоо 153 мянган га газрыг нь хасчихсан байгаа талаар улсын хурлын гишүүн асан оюун гэрэл өөрийнхөө сошиал хуудасуудаар дамжуулан мэдгдсээр байна. Гэвч энд хариулт өгчгүй хүн алга. Сангийн сайд Чойдлсрын бол тосон бомбын нурууг ухах сонирхолтой хүн гэдгийг гишүүн асан оюун гэрэл удаадраа мэдгдсээр байгаа юм. Ерөнхий сайд Эрдэнэт өчигдөр их орон чиг зуурайтуулж Увс аймагт 8 тэрбум төгрөгийн өртөгөхийн замыг төр засгийн ямар ч тендер гэрээ хэлцэлгүйгээр барьсан байна. Монголын төр шийдвэрээ гаргаагүй байхад 8 тэрбум төгрөгийн ажил хэний зөвшөөрлөөр яаж гарваа хэмээн гайхширсан байна. Тэгвэл цаан чин Монголын төр шийдвэрээ гаргаагүй байхад сангийн сайдын тусгай хамгаалалттай газраас 153 мянган га газрыг нь дуужсан гэсэн мэдээ яваад байна. Хэлж бүүг хийж буй ажилтан зөрөөд байна ерөнхий сайдаа. Сангийн сайд чинь хуулийг нулимаад байна уу? Санамсартай санамсаргүйгээр та өөрөө үүнийг нуугаад байна уу?